Өнгөрсөн баасан гарагт Америк нэгдсэн улсын Алабама мужийн Лауд Эрдэл дүүргийн шоронгоос харгалзагч Вики Уат хоригдол Кэси Уатын сэтгцийн эрүүл мэндийг шалгуулах шалтгаанаар авч гараад оргосон байна. Тэд хоорондоо ямар ч холбоогүй хүмүүс байсан бөгөөд шоронгийн захиргаа сүүлд хоригдлын сэтгцийг шалгуулах ажил төлөвлөгдөөгүй байсныг олж мэджээ. Өөрөөр хэлбэл харгалзагч Уат хоригдлыг оргуулах ажлыг зохион байгуулсан нь тодорхой болов. Харгалзагч өөрийн орон сууцыг сарын өмнө зарсныг мөрдлөгийн явцад тогтоожээ. Харгалзагч Уат 25 жил тухайн шоронд ажиллаж байгаа шилдэг ажилтан болсон үлгэр жишээ мэргэжилтэн юм. Харин оргисон хоригдол Кэси Уат нь хүн амны хэрэгт шалгагдаж байсан байна. Түүнийг 205 см өндөр нуруутай зэвсгэлсэн байж болзошгүй гэж үзэж байгаамаа. Тэдний хооронд оргохоос өмнө ямар нэгэн харилцаа байсан эсхийг мөрдөгчд шалгаж эхэлжээ. Америк нэгдсэн улсын маршалын албанаас оргисон хүмүүсийн талаар мэдээлэл өгсөн хүнд $10,000 шагнал амлажээ.